2026 оны энэ 100 5 сард бүртгүүлсэн хүмүүстэй би супер бэлэг өгмөр. Амар гоё тохиромжтой Монгол хүний сэтгхүүд таарсан болгоч гэдэг өгжүүлж байгаа юм. Тийм бид нараас өөрсдийн LLM-ийг хөгжүүлж байгаа. Одоо улам тоглоомжуулах тэр системийг бид нараас төлөвлөж ажиллаж байгаа. Шагнал reward системийг нь сайжруулах, дуу, sound effect, коноп нь хаана байх вэ? Энэ бүгдийг бид нар сайжруулна. Англи хэл гэдэг language model-ыг тархиндаа бас суулгахын тулд бид нар ингэж их хэмжээгээр дата өөрсдийн тархи руу авах шаардлагатай байна. Тийм учраас манай аппликейшн маань ингэж өөрийн сонирхолтой бөгөөд амархан төвшөнд номнуудыг төвлөрч унших, сонсох, инпутыг авч шингээж байгаа. Дэлхийн аль ч өнцөг болон бүрээс Монгол хүмүүс маань англи хэлийг үнгүүч гэсэн хамаагүй сурах боломжтой байгаасай гэж хүсэж байгаа. Тэгэхээр таны ачаар ирээдүйд Монгол хүүхдүүд, Монгол залуучууд бүгд хэрэгтэй болноо гэсэн. Турхаа гардаг аргууд бит юм шүү дээ. Нэг аим супер арга. Турх. Нэг сар болчлоо бета хөлбөртэй. За өнгөрсөн хугацаанд чиний ап дээр одоо ингээд засахыг хүссэн хамгийн их зүйл чи юу вэ? За миний хувьд бол апны маань орчуулга жоохон асуудалтай байсан. За юу одоо бид нарт 80 мянган ном 200 мянга давсан үг байгаа. Тэдрийг бид нар махчилж орчуулах юм бол апа үдийг нээхгүй байх байсан. Тэгэхээр аз болж орчин үед AI хөгжсөн учраас бид нар AI ашиглаж орчуулга хийсэн. Гэхдээ энэ маань бас нэг жижиг шажиг асуудлууд байсан. Яг төгс орчуулгууд нь гарах жишээ зарим нэг үгнүүд одоо 2 3 утгатай байж идэл тэгээд тэр олон утгуудыг нь зэрэг авах асуудлууд гэх мэт гарч ирсэн. За жишээ зарим нэг үг нь нэр үгээрээ нэг өөр, үйл үгээрээ нэг өөр утгатай ч юм уу. Яг тэр өгүүлбэрт ямар контекстээр орж ирж байгаа гэх мэт тийм асуудлуудад тулгарсан. Одоо API маань бета хөлбөр ингээд дуусж байгаа. Үндсэн Octolearn 1.0 буюу нэг зэг тэг хөлбөр дээр одоо энэ асуудлууд маань засагдж орж ирсэн. Үнэхээр бүр гоё болж байгаа тийм. Маш олон одоо Oxford-ийн, Cambridge-ийн толь бичгнүүд орж ирж байгаа. Толь бичгнүүд орж ирж байгаа. Тэгээд бас Монгол бас юм хэл зүйн толь бичгүүд бас давхар орж байгаа. Яг өнгөрсөн хугацаанд бид нар энэ дээр бол маш удаан судалгаа хийж ажилласан байгаа тийм. Миний хувьд би чамд яг таалагдахгүйсэн бүгдтэй л хөө. Миний хувьд жоох уйдгартай байсан. Ном ингээл өдөр болгон ном уншаал ингээл. Одоо нэг амар гоё функц орж ирж байгаа. Манай Paul Pimsleur арга дээр тулгуурсан дасгал ажиллаад орж ирж байгаа. Энэ бол үнэхээр гоё тоглоом шиг. Тэрийг бол соёлоос өвлжөнгөөл судалсан шүү дээ. Яаж оруулж ирэх вэ? Хоёлаа энэ апыг энэ фичертэй нь оруулах юм бол удаад бас хизээч лонч хийх нь мэддэхгүй байсан учраас за одоохондоо link Eva өөр одоо Duolingo гэдэг ерөнхийдөө гадаадын бүх шилдэг апуудаас шилдэг фичернүүдээс нь бид нар санааг аваад өөрсдийнхөө санааг боловсруулад ингээд хослуулад маш олон апны хамгийн шилдэг фичернүүдээс нь таарахыг бид нар хэрэгжүүлсэн. Яг өнөөдрийг хүртэл энэ бета хөлбөр дээр маань бол яг саяны таны хэлснээр одоо миний YouTube дээр Octolearn-ийн суваг дээр оруулсан хичээлүүд яг тэр Pimsleur арга дээр тулгуурсан яг одоо тэр хүнийг англиар сэтгэж сургадаг тэр аргууд дутуу байсан. Хэлийг ингээд цэцэг шиг дэлгэрүүлдэг, мод шиг ургуулдаг гэдэг тийм. Профессор Стивен Крашны шингэн эзэмших арга буюу acquisition method-ийн арга маань бол ер нь бол ороод ирсэн байсан. Тэгэхээр одоо манай ап яг цогц болж байна. Илүү л сонирхолтой. Тийм. Номноос нэг чаптрыг уншчихна. Тэгээ буу халчихна. Тэгээд дээрэс нь тэр сурсан үгнүүд дээрээсээ тулгуурласан дасгал ажлуудыг бас custom өөрт зориулагдсан дасгал ажлууд зөвхөн одоо яг үндсэн хуулиар маань нэг хамгийн гой таалагдж байгаа юм. Яг зөвхөн надад зориулагдсан гэдэг нь гоё гоохоо. Яг миний үгийн тоог хэмжиж байгаа юм. Тийм. Тэгээд надад зориулж дасгал ажил үүсгэж өгч байгаа. Тэгээ дээр бас жоохон хидэд алдаанууд байсан. Тэгээ ярих функц төр. Одоо тэр багшлах функц буюу одоо миний яриаг засч өгөх. Энэ маань одоо үндсэн хөлбөр дээр үнэхээр гоё болж орж ирж байгаа. Тийм. Тэгээд бид нар бас мэдээж AI ашиглахдаа бас бид нар Google-ийн AI ашиглаж үзсэн, X компани Grok AI гэх мэт ашиглаж үзсэн. Тэгээд мэдээж хөгжүүлэлтэн дээр Claude гэл ер нь бүх төрлийн AI-уудыг бид нар хослуулан ашиглаж өөрсдөө хянаж манай хөгжүүлэлтийн баг хамт олон маань болон бид нар бүхэл AI-тай хамт харьцаж ажилласан. Тэгээ одоо бүр ингээд өөрсдийн хэлний модулийг өөрсдийнхөө апд тохируулад ингээд customize хийгээд амар гоё тохиромжтой Монгол хүний сэтгхүүд таарсан болгож хөгжүүлж байгаа юм. Тийм бид нараас өөрсдийн LLM-ийг хөгжүүлж байгаа тийм. LLM гэснээс чи хэл сурахыг түрүү нэг гоё зөвлөжсэн шин. Тэр талаараа нэг гоё ярьж өгөөч. Тийм. Тэгэхээр энийг бас далимдуулаад LLM гэж яг юу юм бэ? AI гэж яг юу юм бэ гэдгийг тайлбарлангаа хүн яаж хэл сурд юм бэ гэдгийг тэндээс бүгдээрээ бас олж мэдвэл гоё байх гэж бодсон. Тэгэхээр LLM гэдэг маань large language model гэсэн утгатай тийм ээ. Том хэлний модель.
Тэгээд хэлийг яг хүний тарих яаж сурдаг юм бэ гэхэлэр манай Stephen Krasny acquisition method буюу нөгөө шингэн эзэмших арга маань ойролцоогоор за статистикийн хувьд бол 2-оос 300 цаг дор хаяж input авах хэрэгтэй байна. За тэгээд 6-аас 800 цаг болох юм бол нөгөө ус цас одоо мэрэгжлийн түвшин рүү ороод ирлээ гэсэн. Тэгэхээр чих онгойтл нэг 2-оос 300 цагийн турш тэр датаг нүдэрээ чихээрээ төвлөрж авах хэрэгтэй байна. Тэгээд тэр дата нь яг өөрийн төвшөнд таарсан бөгөөд түүнээс жоохон сорилттой тийм хэмжээний дата авах юм бол хамгийн төгс цэг нь болж байгаа. Тэгэхээр тэрийг үйлбэрээр нь бид нар хэмжих юм бол ойролцоогоор 15,000-аас 20,000 үйлбэр нийт төвлөрж нүдэрээ уншиж, чихээрээ сонсож хүлээж авч иж тэр өгүүлбэрүүдийн контекстуудыг хооронд нь эвлүүлээд одоо бидний тархин доторх энэ мэдрэлийн эсүүд дотор ийм одоо neural network үүсэж байгаа. Neural гэдэг нь мэдрэлийн network гэдэг нь мэдээж юм сүлжээ, мэдрэлийн сүлжээ гэсэн. Тэгэхээр энэ neural network маань энэ их датаг авсаар агаад модель үүсгэж байна гэсэн. Тэгэхээр бид нар яг одоо та монгол хэлээр миний ярьж байгаа зүйлийг ойлгож байгаа бол таны тархинд байгаа монгол хэлний үгийн сан бөгөөд тэр дүрмийн тэр одоо систем нь таны тархинд далд ухамсарт гүн шингэсэн учраас орчуулгагүйгээр шууд ойлгож байна гэсэн. Тэгээ энэ орчин үеийн одоо энэ LLM модулүүд чи угаасаа анханасаа хүний тархинаас санаа авч одоо загварчилж суурилж хийсэн шүү дээ тий. Тэгээд яг AI модулүүд бол одоо хэдэн тэрбум хэдэн их найт датан дээрээс одоо тэр гоё холбоосуудыг үүсгэж биднэрт ингээд зориулагдсан яг өссөн үр дүнг айгуу гоё гаргаж өгöd байгаа шүү дээ. Тий, яг тэр датан дээр суурлаад одоо орчин үеийн ер нь дийлэнх AI монголоор хүртэл ус цас ярьдаг болсон байгаа тий. Тэгэхээр яг энэ зарчим нь хүний тархин дээр суурилсан шинжлэх ухаан учраас бид нар өөрсдөө бас яг адилхан энэ англи хэлийг сурмаар байгаа бол жишээ нь хятад хэлийг ч юм уу сурмаар байгаа бол яг энэ AI-тай LLM-тай адилхан өөрсдөө англи хэл гэдэг language model-ыг тархиндаа бас суулгахын тулд бид нар ингэж их хэмжээгээр дата өөрсдийн тархи руу авах шаардлагатай байна. Тийм учраас манай аппликейшн маань ингэж өөрийн сонирхолтой бөгөөд амархан төвшөнд номнуудыг төвлөрч унших, сонсох, энэ датаг далд ухамсарт шингээнэ гэдэг нь ерөөсөө тэр бидний тархины мэдрэлийн эсийн сүлжээ холбоосууд шинээр модель үүсгэж байна гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө дотроо бас AI модель угсараад байгаа хүмүүс AI л байхгүй болохоос ш хиймэл биш. Чиний толгоонд яг хэдэн төрлийн модель байна? Тэгэхээр би бас тооцоолсон. Одоо жишээ нь англи хэл дээр бид дор хаяж 200-аас 300 мянган үгийн сантай миний тархинд байгаа. Монгол хэл дээр мэдээж монгол хэл дээр бас нэг тэр дайны ч юм уу байгаа. Гэхдээ нэг онцлог нь яг англи хэл дээр одоо нөгөө нэг жижигхэн дагвар нөхцөл болдог тэр өгтөр үгнүүдийг үгэнд тооцчихдаг болохоор бас арай өөр байна. Тэгээ дээрээс нь нөгөө олон хэлүүдийг нэмэх юм бол ер нь дор хаяж нэг хагас сая үгийн сан миний тархинд одоо ингээ өөр өөр модулуудаар хадгалагдсан байгаа гэсэн. Энэ яаж хадгалагдсан бэ гэхлээр би маш хэмжээний номыг уншсан, маш хэмжээний кино үзсэн, дуу сонссон, энийгээ дагаж давтсан, инпутыг авч шингээж байгаа. Тэгээ энийг хамгийн сонирхолтой нь шүү дээ. Нэг дор аваад нэг дор ингээд нэг жилийн хугацаанд ч юм ингээгүй тийм үү? Өдөр бүр л хийдэг. Одоо оргилыг би хардаг байхгүй яг хажууд ингээд өдөр бол Орос хэлээд автаад, өдөр бол Франц хэлээд автаад, өдөр бол тэрэн дээр нэг хараад хад нэг их хугацаа цацуулах байх шүү. Нэг 5 минут, 10 минут тий Орос хэлэн дээр, хятад хэлэн дээр ингээд ямар ч гэсэн ингээд нэг энэ тэнд хоол идчихсэн ч нэг машин дэргэнд одоо ингээд хажууд ингээд суугаад ийш тийш явж ийсэн ч ингээд дадал болцсон байдаг. Тий. Тэнгүүд ап маань болохоор хамгийн гол нь хүмүүстэй хэрэглэгч нартай энэ дадлыг л бүтээх гэж одоо бид нар маш их одоо хичээж ажиллаж байна тий. Зөндөө судалгаа хийгээд тест хийгээд яг хүн яг юуг сонирхдгийг, хүн яг яаж тархинд дээр зүйл шингэдгийг. Одоо жишээ нь бид нар үг цээжлэн гэж ярьдаггүй. Үгийг эзэмшүүлнэ гэдэг байгаа шүү дээ. Тэр үгийг бид нар ашиглаж чаддаг болох хэрэгтэй гэсэн. Зүгээр цээжлэн гэдэг бол зүгээр орчуулгыг нь хадгалж авахыг хэлж байгаа. Эзэмшнэ гэдэг бол тэр үг орчуулгагүйгээр тэр үгийг би шууд хэрэглэнэ гэсэн үг. Тэр үгийг шууд сэтгэнэ гэсэн үг. Утгаар нь одоо шууд ойлгоно гэсэн үг байна шүү дээ. Одоо watch TV гингүүд яг тэнд зурагт үзэж байгаа төсөөлөл. Тэр зурагт үзэх гэж төсөөлөх гэсэн үг. Тийм. Бодон дээр суугаад зурагт үзэж байгаа би төсөөлж гин гэж. Тийм. Тэр орчуулгыг алгасаад шууд тэр үйлдэл эсвэл шууд тэр одоо үгний утга нь шууд нүдэнд харагдсан төсөөлөгдөхийг эзэмших гэж ерөнхийдөө бид нар тайлбарлаад байгаа. Ингэж эзэмшихийн тулд бид нар нэг датаг авах хэрэгтэй. Гэхдээ бас нэг асуудал байна. Ойлгодог мөртлөө ингээд ярьж чадахгүй юу яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр output руугаа бид нар орж байгаа. Тэгэхээр манай app маань бас энийг хангаад AI-тай яриулдаг тийм ээ. Тэгэхээр output-ыг хөгжүүлэхийн тулд энэ амны энэ зэмсэг энэ хил гэдэг зүйлийг бид нар хөгжим тоглож байгаа шүү дээ нэгсэндээ. Уушигнаасаа амьсгаагаа гаргахтаа энэ хоолойны энэ
хайрцаг маань ингээд хөгжим тоглож байна. Тэгэхээр энэ хөгжмийг тоглож сурахын тулд энэ булчингуудыг бас мэдрэлийн эстэйгээ тэгж давтуулж сургах хэрэгтэй. Би бол одоо апа ингэж хэрэглээд байгаа юм. Номоо уншиж байхдаа нэг одоо плей төвчөд арчаад чин гоё ингээд зөв акцентээр ингээд зөв дуудлагаар ингээд нэг өгүүлбэрлэж байгаа шүү дээ. Энэ пауз амгуудаа яг дуурайж илнэ. Тэгээд тэнцэнээс мэдэхгүй үгээ флаш карт руугаа нэмж аваад дараа нь флаш картаа давтахтаа ч гэсэн яг дуурайж илнэ бас. Яг сармагчин шиг л дуурайж хэрэглээд байгаа. Тэгсээр байгаад тэр нэг 2 3 холбоос өгнүүд чинь миний аманд суугаад яг тэгж олон давтсны дараа тэгээд дундуур нь нойроо аваад маргааш өглөө дахиад давтдаг ч юм уу ингээд олон нойр авч олон удаа амны булчингаа ингэж ажилуулж тархин дээр тэрийгэ төвлөрч сэтгэх одоо active recall буюу идэвхтэйгэр дотроосоо ой санагнаасаа дуудаж гаргаж ирэх дасгал. Энийг манай апн дээр ингээд шингээсэн байгаа. Энийг ингээд хийх тусам нөгөө нэг англиар чөлөөтэй сэтгэж ярих, шууд сонсоод орчуулахгүйгээр ингээд шууд ойлгох ингээд хүнтэй чөлөөтэй өөртөө ихтэйгээр харилцах боломж нь үүсэж байгаа. Тэгэхээр манай AI-тай ярилцахад одоо чинь AI маань одоо сүүлийн үед хөгжөөд дүрд тоглодог болсон. Найз охины чинь ч дүрд тоглох боломжтой. Эсвэл хин нэгэн алдартай одоо шинжлэх ухаанч ч юм уу Альберт Айнштайн эсвэл түүхч гэдэг юм ерөнхийлөгч Трампын дүрд тоглосон ч болно гэсэн. Ингэж AI-тай ярилцах боломжтой болсон байгаа. Сэдвээ сонгох боломжтой болсон байгаа. Гоё ичингийн ярилцаханд бас бэлдэж болж байна тий бас хэрэгцээтэй гэвэл тий. Яг юунд зориулж хэрэглэхээс хамаарат ёстой ап маань кастом буюу энэ бүх шинжлэх ухааны аргачлалыг ашиглаад яг өөрт чинь зориулсан өөрийн чинь үгээр мэддэг үгийн төвшөнд ярьдаг юм онцлогтой байгаа тий. Тэгээ гол хэрэглэх зарчим маань зүгээр өдөрт нэг л удаа апаа нээчих гэж байгаа. Би бол хүмүүс тэгж зөвлөд. Зүгээр ганцхан минут 2 минут зарцуулж байгаа. Миний нэг уншижсэн ном дээр гардыг зүгээр эхлүүлчих гэж байгаа. Эхлүүлчих. 1-2 минут л эхлүүлчих. Тухайн өдрөө эхлүүлчих. Тэгээд бас нэг кайзен арга гэдэг бас ном байдаг шүү дээ. Тэрэн дээр бас энэ зарчим аягүй хөл. Том зүйлийг бүтээ гэвэл ерөөсөө өдөрт жижигээр алхамаар. Тэгэхээр би одоо Duolingo гэж хэл сурдаг апн дээр яг одоо 610 хоногийн стриктэй явж байгаа. Буюу одоо 610 хоногийн тууштай хэрэгэлсэн байна. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд бол энэ апыг бол заримдаа стрик алдсан ч гэсэн ингээ хэрэглээ явж байгаа. Нийтдээ би Duolingo-д бараг $1000 зарцуулсан байлээ. Тэгээд өөр бас Memrise гэдэг одоо юу гэдэг зөндөө олон апнууд дээр би нийт хэдэн сая төгрөгийг бол зарцуулсан байлээ. Тэгээ энэ бол миний амьдралдаа ер нь зарцуулсан хамгийн том хөрөнгө оруулалтуудын маань нэг байсан. Олон жилийн өмнө шийдсэн л дээ. Би хувьцаа энэ төр авахаасаа илүүтэйгээр энэ дотор байгаа энэ чадвар мэдлэгэн дээрээ би мөнгөө зарцуулах юм бол энэ эргээд хамгийн том өгөөж авчрах хөрөнгө оруулалт юм байна гэдэг. Тэгээ уг нь бол манай ап маш хямдхан байгаа шүү дээ. Нэг вейп авах мөнгө. За вейп болж байгаа. Залуучуудынхаар бол одоо вейп авах уу? Манай апын 1 сарын эрхийг авах. Нэг орой суугаад нэг 2 бас пив аваад чамаг байгаад байгаа. Тэр муу зуршил дээр тэгж зарцуулах уу? Эсвэл нэг удаа нэг сайн дадал дээр зарцуулах уу гэдэг сонголт ер нь байгаа гэсэн. Тийм. Тэгээд авчаад өдөр болгон л нэг ганц 2 минут л зарцуулж байгаа. Нээсэн байгаад аяанда тэгээд тэр дасгал ажлууд өдрийн челленжийг дуусгасан байна. Өдрийн 1% өсөлт чинь жилд 37 дахин. Тийм 37 дахин хүнийг юм амжилттай байлгадаг. Өөрөөр хэлбэл 3700% өсөлт гэсэн үг шүү дээ. Өдрийн 1% бууралт байх юм бол ерөнхийдөө анх байсан нэгээс 0.103 дээр ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ жижигхэн энэ дадлыг бид нэр одоо бүтээх гээд манай компани өөрөө байна. Зөв дадлыг бүтээ гээд. Тэгээд ерөнхийдөө ингэж уриалмаар байна. Хойш тавьж нэг өдөр эрчимтэй сурнаа биш. 0-д байхдаа сурч. Эхний ээлжинд би зүгээр зөвхөн хүндэрж байхдаа л англи хэл үзье гэдэг чинь. Одоо тэгэл хүмүүс чинь одоо сургалтанд суухаар бас 100 болж байна. Аялал зугаалга эхлэн. Тэнгүүд л за гэж хойш нь тавина. Эсвэл ямар нэгэн баяр болно. Хойш нь тавина. Апны нэг давуу тал үргэлж хамт байгаа байхгүй тий. Та өдөр болгон хүндэрнэ. Ойролцоогоор 5 минут хүндэрнэ. Тэрэндээ л англи хэлээ зарцуулчих. Илүү юм цаг гаргах шаардлага. Тий, тэр тийм хэцүү биш хамгийн гол нь тий. Хөгжөөнтэйгээр бид нар хүндэрч байхдаа юу хийдэг вэ? Рил үздэг. Тэр цагаал апн дээр англи хэл дээрээ зарцуулчихад та жилийн дараа ус цас болох боломжтой. Тийм сонголт байгаа байхгүй бид нарт тийм. Ер нь хоёлоо одоо энэ апыг одоо ямар болгоё гэж зорж байгаа байлаа. Тэрийг гоё ярьж өгөөч хүмүүст. Тийм. Тэгэхээр энэ апыг бид нэр одоо UI UX буюу одоо дизайны хувьд улам сайжруулах тал дээр төлөвлөсөн ажлууд байгаа.
Тэгээд жишээ нь улам тоглоомжуулах тэр системийг бид нар бас төлөвлөж ажиллаж байгаа. Жишээ нь шагнал reward системийг нь сайжруулах, улам илүү одоо дуу, sound effect, коноп нь хаана байх вэ? Энэ бүгдийг бид нар сайжруулна. Дасгал хийгээд тэрнээс гоё урамшуулал, кайф мэдэрдэг тий. Тэгээд тэрнгээрээ дараа нь бас үнгүй хэрэглэгчмээр магадгүй тий. Сарын ирэх мэрх авах боломжууд нэгддэг ч юм уу тий. Тэр оноогоо цуглуулж байгаа тий. Тэгээд яагаад гэвэл бид нар бас үнгүй хэрэглэгч нарыгаа ч гэсэн орхигдуулахгүй тулд тэднэрт дэлхийн аль ч өнцөг болон бүрээс Монгол хүмүүс маань англи хэлийг үнгүй ч гэсэн хамаагүй сурах боломжтой байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгээд дээрэс нь мэдээж төлбөртэй бол илүү олон фичрүүд unlock хийгдэн. Гэхдээ өдөр болгон үнгүй хэрэглэх бас боломжтой. Тэгтээ зөвхөн энэ сард Pimsleur метод маань тийм манай энэ дасгал ажил маань зөвхөн энэ сарда зөвхөн төлбөртэй хэрэглэгч нар дээр бол байгаа. Харин орчуулгын маань сайжруулалт энэ төр бүх зүйл бол үнгүй хэрэглэгч нар дээр бол орж ирж байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нэг апыг одоо ингээ хөгжүүлээд болчихлоо биш. Манай хөгжүүлэлтийн баг маань өдөр болгон л ингээд хөгжүүл сайжруулж технологи одоо маш хурцтай явж дараагийн төвшөнд нь аваачаар ингээд байнга л ажиллаж байгаа. Тэгээд энэ хөгжүүлэлт бол ер нь дуусахгүй. Тийм, ер нь бидний зорилго бол нэгдүгürt Монгол улсын хил устай болох гэдэг. Хоёрдугаарт 100 жилийн дараа ч Octo Learning компани оршин тогтмоор байгаа. Бид хоёрыг байхгүй болсон аваар гэсэн. 100 жилийн өмнө Монголын хүн болон бичиг үсэгтэй байгаагүй, дийлэнх нь үсэг мэддэггүй байсан бол одоо бүгд бичиг үсэгтэй болцсонтай адилхан. Магадгүй 100 жилийн дараа хүн болгон 3-4 хэлтэй байхыг үүсэхгүй. За би чамаас нэг асуулт асууя. Одоо хүмүүсийг асуудаг асуулт. Ер нь одоо хөгжөөд энэ девайсууд бас хөгжиж байна. Нэг юм төхөөрөм зүгэл, мэдэн шил зүгэл юм орчуулчаад штэ хэлийг. Одоо улам л хөгжих бах. Тэгээд англи хэлээ сурч яах юм одоо тийм болж штэ гэж байна. Тэр үзэл бодлыг чи одоо няцаагч төрлөө юм штэ. Яагаад? За хэдэн шалтгаан байгаа. Хамгийн ихний нэг шалтгаан гэвэл одоо жишээ нь ингээд за тооны машин гарч ирлээ, бид нэр ингээд тооны машинд найдчихлаа. За ингээд AI гарчлаа, бидний анхаарлын одоо төвлөрөлтийн чадвар ингээд багасаад, attention span багасаад, сүүлдээ бид нэр Wall-E гэдэг нэг хүүхэлдэйн кинон дэр үүдэг нэг бүдүүн робот машинаар явдаг хүмүүс шиг тэр зам руу орох аюул бас байгаа нэгдүгээр. Тэгэхээр бие бялдраач гэсэн бид нэр өөрсдөө хөдөлмөрлж иж хөгжүүлэлттэй адилхан тархиа бас нэгдүгээр өөрсдөө хөдөлмөрлж иж тархиа зүнхэхгүй, Альцгеймер тусахгүй ийм сэргэг байлгана. Хоёрдугаарт яг үнэндээ одоо жишээ нь би гадаадаар зөндөө аялж явж байхдаа тухайн хүмүүсийн хэлийг нь мэдээд нэвтрэлцэхэд надад өөртөө ихтэй байдал тэр хүмүүстэй ингээд яг жинхэнэ амьд харилцаа connection үүсгэх тэр мэдрэмжийг үнэхээр мэдрэх тэр түгжийн тайлагддаг. Харин оронд нь би бас мэдэхгүй хэлээр явж байгаа орнууд дээр Google Translate ашиглаад ч юм уу те ингэж ярьж байгаа нөгөөх орчуулгыг харууллаад нөгөө хүний бичгийг хүлээгээд ч юм уу те энэ дээр бол харилцаа үнэхээр юм моддон байдаг. Ядаж биеийн хилэмжийг хүртэл тухайн хэлийг нь мэдчихэж илүү сайн ойлгоно тийм. Тэгээд хэл сурах нь тархинд үнэхээр сайн юм бэл. Тархинд одоо олон синапсис одоо мэдрэлийн эсүүдийг юм холбоосууд үүсэх тусмаа л илүү юм урт наслах, зүнхэхгүй байх тийм асуудлууд бас ой санамж сайжрах тийм сайн байх. Ой санамж гэснээс бид нар бас ой санамжийг бас судлаад яаж хүн ой санамж нь яг ажилдгийг, яавал мартдгийг энэ судалгаан дээр тулгуурлаад одоо жишээ нь манай flashcard систем маань бас үүссэн. Одоо SRS систем буюу Space Repetition System гэж анх 1800-аад оны үед Hermann Ebbinghaus гэж одоо Германы эрдэмтэн ой санамжийн дээр өөр дээрээ туршилт хийгээд тэгээ марталтын граф гэж зүйлийг анх гаргаж ирж исэн. Энийг маань одоо жишээ нь Монголд ашигладаг хүмүүс гэх юм бол манай Монголын оюун ухааны академи дээр манай одоо Хатанбаатар багш маань байнга энэ дээр бас ажиллаж ашигладаг. Үүнээс гадна mnemonic гэж арга байдаг. Mnemonic гэхэлэр тэр зүйлийг төстэй зүйлтэй ингэж өөрөө сэтгэн бодох, сэтгэлгээр дөрвүүлээд ингээд эмоцтой холбож ийж бас тэр үгийг санах. Тэгэхээр энэ аргуудыг манай апп дээр бүрэн хэрэглэх боломжтой. Энэ Space Repetition System буюу яг мартах гэж байгаа үед чинь тэр үгийг сануулж давтуулдаг систем гэсэн үг. Энэ маань бол аль хэдийн алгоритмд маань шингэсэн байгаа манай апп. Нэг асуулт байна. За аппыг маань яг яаж хэрэглэх ёстой вэ? Өдөр болгон л хэрэглэх ёстой. Зүгээр апаа нэ. Онгойлгоод юуг нь хийх ёстой? Хамгийн дөрөв нь унших ёстой. Уншихдаа түрүүн биелсэндээ яг ингэ дагаж унш. Амаараа чанга дуудах боломжтой бол чанга дуудаад унш. Эсвэл чанга дуудах боломжгүй бол ядаж тэр чанга дуудаж гин гэж дуурайгаас тархиндаа ингэ дуурайж хэлүүлж унших. Амандаа шивнэж уншдаг ч юм уу. Тэгж унших хэрэгтэй. Тэгээд үнэхээр ойлгож унших хэрэгтэй шүү. Үнэхээр ойлгохгүй дараад орчуулгыг нь хараад ингээд ойлгоо явах хэрэгтэй. Ойлгохгүй л илүү төвшин доошлж хамаагүй тий. Төвшөнгөө яг зөв сонгох бас шүү. Одоо A2 төвшөнтэй байж иж C төвшний ном уншаад байвал бас B1-ийн ном уншаад болохгүй гэсэн.
Тэгэхээр яг өөрийн төвшөнд таарсан зүйлээ унших нь зөв. Тэгээд 50-аас дээш хувьтай ойлгож ивэл бас болж штэ. Үргэлжлүүлээд уншаад ээж болно. Тэгээд үгнүүдээ хадгалж аваад үгнүүд маань өөртөө хадгалагдахгүй. Хуудасаа эргүүлээд авах юм бол автоматар ап маань та энэ үгийг мэддгийм байна гэд мэддэг үгийн сануу чи хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр үнэхээр тэр хадгалж авмаар байгаа үгнүүд дээрээ дараад хадгалах хэрэгтэй. Тэгээд тэрийгэ флаш карт гэдэг цэс рүүгээ ороод давтчих хэвээр. Тэрийгэ хоосолж авах хамгийн гоё юм англи хэлийг үнэхээр сайн тоолж чадчих байгаа байхгүй одоо хэмжиж чадчих. Миний хувьд одоо яг хэдэн үг би мэдээд байгаа юм те. Ном сайн унших тусам л одоо мэддэг үгээ нэгээл тэгээ тэрэн дээрээ л одоо мэдэхгүй юм дээрээ л сул тал дээр ажиллаад давуу талаа бол аль хэдийн би яг хэдэн үг мэдээд байгаа мэдчихэж байгаа байхгүй. Бас нэг гоё юм нь яг тэр апн дээр би хідэн цаг зарцуулсан. Хідэн цаг ном уншиж зарцуулсан. Хідэн цаг AI-тай ярьж зарцуулсан. Тэгэхээр тэр зарцуулсан цагаа нэмхийг хүсдэг бас. Тий. Бас нэг гоё юм. Найзуудаагаа бас хідэн цаг зарцуулсныг тий. Хүүхдээ хідэн цаг зарцуулсныг харж болж байгаа. Яг миний хүүхэд надаас илүү байна уу? Надаас дутуу байна уу? Эсвэл миний хүүхэд яг хичээлээ хийж гин үгүй юу гэдгийг бас бодитоор харж болж байгаа юм тий. Тэр их гоё. Тий. Ер нь бол тэгээд манай Max план байна. Тий. Гуруулаа хамт сурах боломжтой. Хамгийн өндөр хөнгөлөлттэй план. Тэгэхээр хоёр найзыгаа эсвэл эхнэр хүүхдийгаа ч юм уу эсвэл хоёр хүүхдийгаа, гурван хүүхдийгаа Max план бол яг хэрэглэгчдийн хүсэлтээр өгсөн шүү дээ. Бид нэг ингээ гэр бүлээрээ сургасан юм аа. Ингээ нэг нэгээр авахд жоохон түүхтэй юм аа. Хоёр хүүхдтэй авч өгсөн юм аа. Ингээ боломж байна би бас сурж байгаа юм. Одоо нэг аккаунтод тухайн зөвхөн өөрөө л хэрэглэхгүй болохгүй. Яагаад тэгэхээр хоёр хүн хэрэглэж юм бол кастом учраас зөвхөн таны үгийг хэмжиж байгаа, таны зарцуулсан цагийг хэмжиж байгаа. Яг л миний хувийн багш болчихж байгаа байхгүй тий. За тэгээд бас одоо бодит статистик бүгдээр ярьцгаая. Ап маань нэгдснээс хойш нийт 6187.9 цагийг хүмүүс ном уншиж зарцуулсан байна. Энэгээр би бахархаж байна. Яагаад вэ гэхээр энэ 6187.9 цагийг хүмүүс doom scroll хийж буюу одоо утсан дээрээ тоглоом тоглож байд юм уу зүгээр энэ TikTok reel meal үзэж өнгөрөх байсан. Хэрвээ ап маань нэгдэг байсан бол. Тий. Түүний оронд 6187.9 цагийг хүмүүс англи хэл дээр сонирхолтой ном уншиж өнгөрөөсөн байна гэдэг. Би энэ дээр гоё маш сонирхолтой факт хэлэх. Яг за нэг 20 жилийн өмнө заяа. Яг 10 гаруй 20 жилийн өмнө айл болгоны телевизэд илүү их цагийг зарцуулдаг байсан шүү дээ. Ухаал гар утас гараагүй байхад тэр үед нэг ийм судалгаа байдаг байсан. Өрхийн орлогын хэмжээ нь тухайн айлын зурагтны инчин хэмжээтэй. Хэр том зурагттай тань? Тий, уруу хамааралтай. Чин том зурагтай байх тусмаа өрхийн орлого нь муудах нь. Жижиг зурагтай байх тусмаа одоо тэр зурагт нь жоохон хуучны үзэхэд төвөгтэй тийм байх тусмаа тэр айл орлого сайтай байсан гэж байгаа. Тэгэхээр дэмий зүйл дээр цагаа зарцуулж гэсэн үг шүү дээ. Орчин үед одоо ийм болцсон байгаа. Чиний утасны screen time ямар ап дээр их байна? Тэрнээ чинь хамаарч одоо чиний одоо орлогын төвшин мэдэгдэх тийм болцсон байгаа. Энэ хооронд correlation одоо хамааралтай болцсон байна шүү дээ. Тэгэхээр та яг одоо утасныхаа магадгүй screen time-ыг онгойлгоод хараарай. Хэдэн цагийг social media дээр Instagram дээр ч юм уу scroll хийж өнгөрөөж тоглоомн дээр ч юм уу тий. Магадгүй тэрнээсээ нэг 10 минутыг ч юм уу англи хэл дээрээ. За удахгүй манад бас энэ зунаас хятад хэл гэх мэт хэлүүд нэмэгдэнэ. Тэгэхээр өөр хэлүүдийг сурмаар бол Octo Learning одоо бас аваад англи хэлээр эхлүүлж иж болно. Тэгэхээр энэ өөрийнхөө боловсролт 10 минутыг зарцуулах цаг бол танд байгаа. Тэгээ сард ердөө одоо $10 буюу 36,000 төгрөгийг л өөртөө зарцуулчихаа гэдэг байна шүү дээ. VIP ирэх. Тэр нэг удаа хоол авч идэх мөнгө. Арай жоо үнэтэй болно. 2-3 кофе аваад уучих мөнгө. За муугаар ярих юм бол хэдэн хайрцаг тамхины мөнгө юм уу хэдэн pint пивний мөнгө. За цааш нь нийт 906.8 цагийг хэрэглэгч нар маань флаш картн дээр буюу үгээ шингээх давталтан дээр өнгөрөөсөн байна. За нийт 1497.6 буюу ойролцоогоор 1500 цагийг AI-тай ярилцаж яриа өрнүүлж өнгөрөөсөн байна. Тэгэхээр энэ нийт 8000 хэдэн зуун цагийг хүмүүс англи хэл дээр нэг сарын хугацаанд зарцуулсан байна. Энэ тоог бид нэр улам өндөр болгож ихсэгжиж бас бид нар зорилгодоо хүрэх буюу Монгол улсыг хэл устай болгоно гэсэн үг. Тэгээ битэрийн гол зорилго бол одоо энэ апын маань үндсэн философи бол өдөрт одоо нэг хүн 2 минут зарцуулж ийсэн бол яаж энэ үнийг өөдөө гуйхаар 3 минут 5 минут зарцуулдаг болох вэ гэдэг дээр маш их төвлөрч ажиллаж байгаа. Тэгэхээр ап маань улам сонирхолтой болно гэсэн. Тэгэхээр тийм болохоор аптайгаа
илүү ойрхон байх хэрэгтэй гэж хэлээд байгаа юм байна. Тэгэхээр сонирхолтойгоор өөдөхгүйгээр англи хэлийг зовхгүйгээр жаргаж сурах боломжтой цаг үе ирсэн. Яг үнэндээ би энэ шинээр англи хэл сурж байгаа хүмүүст атаарах чинь. Би яаж зовж сурсан бэлээ? Би бодит ийм хуулц эргүүлдэг словаар тойл бичиг эргүүлж. Тэгээ тэр үед нэг бяцхан тарих, их тарих гэдэг нэг юм жижиг нэг дэлгэцтэй нэг юм тойл бичиг гарч ирсэн. Тэр бол зүгээр супер байсан. Тэр амар үнэтэй байсан тухай. Тий, 150 200 мянган төгрөг. Тухайн үеийн 150 200 мянган төгрөг амар их мөн. Хүний сарын цалин. 2000 одоо 4 5 хоног юм уу 5 6 хоног. Тий, тэгээд тэрийг би одоо жишээ нь 2009 онд болоод их тарих гэдээ бүр дараагийн супер хөвлөм гарсан. Тэрийг алдчихад бүр өстө амар харамсаж исэн. Тэгээд тийм цаг үед би бол англи хэл сурч исэн. Одоо тухайн үед энэ технологи нь хөгжөөд AI нь гараад надад ийм Octolearn шиг ап хин нэгэн хийгээд өгсөн байсан бол би тал цагийн зарцуулах байсан баг англи хэл дээр сурахын тулд. За би тэгээ бас нэг юм хэлмээр байна. За магадгүй танд манай хап бас одоо татаж аваад таалагддаг гэж болно. Тэрийг би хүлээмжшүүлж байна. Заавал хүн болгонд бас таалагдахгүй шүү дээ. Тэгэхдээ танд удахгүй таалагддаг болно. Тэр хөгжүүлэлтийн төлөө бид нэр үргэлж чийж байгаа шүү. Тэрийг бас фидбек байвал чөлөөтэй өгөх хэрэгтэй. Биднэрт бүр хэрэгтэй байгаа. Аль хаана алдаа байна тэрийг бид нэр бушуухан олж засахын төлөө ажиллаж байгаа учраас хэрвээ та биднэрт фидбек өгөх юм бол бид нэр баярлалаа. Тэгэхээр аптайгаа ойрхон байгаараа notification-ыг бас сайн хараарай. Ингмээр байна би. Ап маань олон жил болно. Энэ баталгаатай. Тэр энийг бол заавал хийнэ. Түрүүн хэлсэн шиг 100 жилийн дараа одоо Octolearn маань оршин тогтно гэдэг шиг ап маань бол олон жил болно. Манай ап бол одоо ингээд 1 сарын настай ялах хүүхэд байна. Энэ хүүхэд өсч боожж улам гоё супер болно. Би тийм учраас нэг юм хэлмээр. 2026 онд бүртгүүлсэн, ялангуяа 2026 оны энэ 100 энэ 5 сард бүртгүүлсэн хүмүүстэй би супер бэлэг өгмөр. Энийг хоёлаа бодож байгаад гоё үгүй. Ягаад гэвэл тийм анхны биднэрт ингэж дэмжиж байгаа энэ хэрэглээ. Ялангуяа нэр талархал илэрхийлээ. Яг ялангуяа одоо эхний одоо энэ 1 сарын хугацаанд манад итгээд ингээд VIP болон Pro эрхүүдийг худалдаж авсан одоо тэр чинь одоо нэг өсөндөө энэ апыг хөгжүүлэхэд одоо хөрөнгө оруулж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Өөртөө болон биднэрт бас их орондоо хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар бол супер шүү. Та нарт үргэлж талархаж байна. Тэгээд та нартай зориулаад бид нар тусгайлан бэлэг барина. Ирээдүйд ямар ч байсан нэг юмыг бол би амлаж чадна. Яг одоо амлаж чадна. Тусгай байж өгч. Тэгээд магадгүй 2027 оны хэрэглэгч нар тэр байжинд атаархах. Тийм байж бол өгч чадна явж байсан. Өөр бас бэлгэнүүдийг бид нар бодож байгаад гоё өгнө. Би бас үнэхээр их талархаж байна. Энэ сайхан мөрөөдлийн маань одоо апыг бүтээхэд одоо манай VIP Pro хэрэглэгч нар маань маш их том хувь нэмэр оруулж байгаа шүү. Бас татаж авсан та бүхэн бүгд 26500 хэрэглэгч нар маань App Store руу ороод Play Store руу ороод download гэдэг кнопыг дарсан хүн болгон биднэрт маш том бас урам зориг inspiration өгч байгаа, дэмжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр таны ачаар ирээдүйд Монгол хүүхдүүд, Монгол залуучууд бүгд хэлтэй болох нэ гэсэн үг. За баярлалаа. Баярлалаа.